өөрөө мороо өдөр захин зарцуулах хэрэгтэй. Мориндоос түүхлээ өөрөө аюул аваарч багт дөрөв явдаг учраас. Ер нь энэ спорт нөлөө хүүхдийн аюулгүй байдал хангагдсан. Учираас Монголын нийт 18 аймаг нэг сумдад хэрэглэгдэж байгаа. Тэр давхманд оруулсан номер гэдэг бол ер нь нэлээд дэлхийн жишг. Энийг бид хэрэгж сонирхох хэрэгтэй. Бид хурдан морины уралдааныг морин дуртай бид бол шорондоо дарагдаад таасандаа дарагдаад нэг хагас ус танаад хажуугаас нэг юм хараад өөрсдөө ойлгочихно. Өнөөдөр манай залуучууд маань морины уралдааны телевизээр үзээд юм хажуугаас нь юу ч ойлгохгүй. Заримдаа бид нар өөрсдөө ч гэсэн тэр наадмын төрөлд хэнийг яг төрөлийг хэнийг мөр харагдаад явцсан мэдэхгүй. Очиж телевизээр харж цагаан талаахын юу хэлхийг сонсоод байвал бирлэг явдаг шүү дээ. Тэр болгон гүйж очиод уян дээр нь танаа мөр төгснө гэдэж чадахгүй. Биенээс яав юм хэрэг сурах төдий юм бүлзэл өнгөрдөг. Уралдааныг яг хажуугаас нь үзэж байгаа юм шиг тийм маш гоё үзэж тэнд мэдээллүүд их гоё төвч тодорхой байж, дэлгэрэнгүй байж, ойлгож үзэх юм бол илүү их гоё болох юм боддгийг. Тэгэхээр үнэхээр энэ сайхан тод номертой болоод тод номертой болчих юм бол тайлбарлагч хүртэл илүү их гоё болчих юм л доо тийм. Он Монголын гэрмөр тэгж юм. Сандаж Монголын гэрмөр ард нь орж ирлээ гэдэг ингээд тэдэн номертой тэрхээ хүүхдүүд чинь танихгүй юм шиг номерыг хараад тэр их гоё морины өрсөлдөөн, тэр их гоё азартыг үзэж тэндээс морины маань үзэгчд нэмэгдэнэ гэдэг маань сонирхогчд нэмэгдэнэ гэдэг маань уяачд нэмэгдэнэ. Тэгээ энэ утгаараа өргөн утгаараа морины маань хөгжилд бас хамгийн том түлхэж болох ажлын нэг юм болоо гэж бодож байгаа шүү. Тэгээ ер нь морь өрөөний зурхаа эхэндээ байх нь зөв юм уу? Тийм ээ. Энэ бас л нэг бодох асуудал. Үндснийхээ ёс судгийн бодоод 5 морьтой хүн тэр эхний 5 морийг бас нарийн дахиад үзэгчд хаалт болоод аль ямар төсвийн нууц орж ирж байгаа юм энэ мэдгэдэггүй дахиад байгаа батцар байна. Өөр байна уу? Одоо орчин цагт бас энэ техник хөгжсөн тийм ээ. Энийг бас өнөөдөр бас нэг тогтчоо бас зүгээр л юм шиг байна. Ерөөсөө тэр номерын асуудал тэр морь өрөөний зурхаа тэр чинь ерөөсөө юу яаж вэ? Тэр адгийн үзэгчдүүд араас л байгаа шүү дээ. Яг нь одоо дэлгэцээр харагдж байгаа сайхан харагдж байна л та. Тэгээд тэр их харуулж чадж байна уу? Энд дээр бид бас уламж ясаач мэдэхгүй байж болно. Тэгээд аль аль талаа орчин цагийнхаа нэг ингээд хавсруулаад хөгжүүлэл явбал одоо бас сайхан болох хол гэсэн бодлоо байна. Цагаан зураасны наадалд наа 5 морин зогсож чад тэгээд морин хав тоож араас нь пайзаа өгмөр байхгүй. Энэ тэгж барих бас хэрэгтэй байна. Тэгэхүүгээ тэр цаанаас очил дагаал марсанаад байдаг. Тийм ч ерөөсөө цагаан зураас наа талаас шиг наад асууж байхгүй болно. Морийг барьж цагаан зураас харж байгаа 5 дэмс морийг 5 дахь байсдаг очоод араас нь барих. Заавал пайз барьж байгаа уусал харагдах шаардлагагүй. Яг төрөөс томдогдож байгаа хонсон гişүүд бол яг төрийн үйлчлэгнийх хэмжээний хөрөөсдөг. Яг тийм дээр тэр үзэгч яаж үзэх вэ гэдгийг бол нэг хонсон гişүүд тэнд тооцдгүй. Тэдэнд бол өдөөсөө төрийн өмнө хүүхэд өгөхгүй байх ёстой. Хамаагүй машин авах гэж ёсгүй юу? Мориход нуусан байх мадамд байх ёстой. Гэтэл энийг хариуцсан тийм үр хөхөөс өгөхдөд байдаг. Энийг одоо манай холбоош мэрэгжлийн үүднээс яг үзэгчдтэй яаж байх вэ? Мэргэжлийн хувьд яаж үзүүлэх вэ? Гэдэг энийг яахын тулд саяны хэлээд байгаа тэр үзэгчтэй одоо улсын хавьд консул тэр одоо байгаа Монголд хэдэн дэргэц байгаа юм? Хэдэн дэргэц байгаа тийм ээ? Ахаад морины комисс юм уу? Магадгүй ясны холбоон дээр хамтарч болно. Хэдэн дэргэц хэрэгтэй байгаа юм? 27 км хамгийн уртаар явах тийм ээ? Тэгэхэд тэр одоо морины жинхэнэ доклыг үзье гэж байгаа тэр гадаадынхан үнэхээр шогсож байгаа мөр үзээд бас гэж байгаа шүү зарим тийм ээ. Хэдий ядарсаатууд орж иж чинь тэр чинь юу юм үзтгий. Тэгвэл тэднээс нь болоод тэр юуныхаа урдуур тэр дэлгэцийг тавиад тэд цаахан шалгаа хийгээд одоо юугаа хийдгээ наадмын төлбөрөөр цаавар тэр дотгошоо яахгүйгээр тэр уяачдын өмнө ойрцоо бас нэг дэлгэц тэр одоо наадмын төлбөрөөр нэг 4 дэлгэц байхад бол манай улсын наадмыг бол тун сайхан үзэн хүмүүс бол би олон удаа наадам үзэгчдийг ажигласан. Битүү машин ерөөсөө тасралтгүй давхгаад 7 ходог бол дүүрдэг штэ. Тийм олон хүн морь үзэх гээд энд очиж байгаа байхгүй юу? Тийм олон хүнийг зөвөр нэг цэгт ингээ хашчихад цагдаа тойрол зогсчоод тэгээ усуудыг үзүүлэхгүй ингээ боогны овооролдоод хачин болдог. Дээр дороо ордог, морилуу дайрдаг, замбраа цадгаа алддаг хачин болдог байхгүй юу?
Тэгээ хуушаараа авч чаддгүй шороонд аруулчихдаг хачин юм бол. Тэгээ энийг бол өргөн бороонтоор үзүүлэх аль болохоор үзэгчдийг одоо маш их өргөн хэмжээгээр үзүүлэх тийм арга хэмжээг авах. Энэ талын имийг зохион байгуулах санал оруулж байгаа юм зөвлөгөөн дээр. За тэгээ шудраг сайхан уралдахын тулд ерөөсө тал талын саналуудыг авч маш сайхан шудраг одоо ингэж уралдаж аймаар байна. Би түрүүн одоо манай тод манлаа Доломсрон маш зүйтэй санал гаргалаа гэж ингэж. Би энэ саналыг 100% дэмжиж харин уриалж байна. Одоо бас би ер нь морь унахгүй бас 10 жил болчих. Морь уныг бодчихлоо гэнт. Би морь унаад наадмаа үзье. Би энэ зураас эхлээ морь унаад наадмаа үзье гэж. А энийг харин та нар бүгдийг уриалж байна. Цөмөр морь унаад наадмаа үзье. Тэр олон живрүүл машинууд тавьчих. Тэгээд сайхан мороо үзээд харуулцтай газар очиод дурамдаад тэгээд тэрийг хараад ингээд үзүүл бус төмсөө дуурайгаад энэ наадам дэгтэй болно гэж ингэж ойлгож байна. Наадмын энэ зохион байгуулалтын асуудлыг тэр нөгөө засгийн засаг төрн авах уу, морин спорт уяачдын холбоо өөрсдөө зохион байгуул. Ерөөс миний санал юм да, би саналаа өчлөөд хэлж. Ерөөсөө морин спорт уяачдын холбоо энэ уралдааны гартаа аваач гэж. Бүхий холбоо гартаа аваад болоод байгаа. Бид их урдыг морин спорт уяачдын холбоо зохион байгуулалт маш нэр төртөө сайхан зохион байгуулалт оролцдог. Бай морин өндөр байдаг. Зохион байгуулалт нь сайхан болчихдог. Ингээд явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр морин спорт уяачдын холбоо 45 даргуулагчтай. Дээр нь одоо 6-7 тодтай. Ингээд энэ асуудлыг зохион байгуулахад маш хүчтэй байна. Хүч их байгаа байхгүй юу? За орон нутгад яг ийм хүч бас байгаа. Ийм хүчийг ашиглаад за бид нэр уяач гэж ойлгоод байгаа бол ерөөсөө эн чинь маш худлаа. Энийг айл болохоор сайхан зохион байгуулах хэсэл гэж оролдсон шүү дээ бид нар. Мороо гаргалаа. За тэгээ энийг зохион байгуул бидний дуурайгаар нөгөө хүмүүсд хүндлээд тэгээд нөгөө мороос өөр сайхан уралдаг, шудраг уралдаг юм болно. Энд дээр ч одоо улсын комисс гэж байгаа л тэнд чинь ингээд асуудал гарахаар зэрэг морин дээр мэрэгжил мэдлэг байхгүй янз бүрийн улсууд ороод та зайг морины уралдаан чи ерөөсөө юм байл шүү дээ. Морины өөрийн биеийн температураас илүү градусд морийг уралдахад тэр моринд ямар нэгэн өвчин эмгэг эрсдэл үүснэ гэж ингээд заасан байт юм бэл. Тэгээд орон нутгийн уралдааныг бол зохион хэлэх гэж тэнд уралдахад 40 хэдэн градус байсан байх. Тэр 40 хэдэн градусд уралдахад маш олон морь эндсэн шүү дээ. Тэр энэ халуун хүүтний температураас тухайн өдрийн байдлаас харж холдуулж, ойртуулж километрийн хувьд бас зохицуулахгүй болохгүй юмуд бас гардыг байлээ практик дээр бол. Яг стандарт тогтоочхол тэдэн километрээс уралдана гэх юм бол бас болохгүй юм. Гардаг юм байл. За ингээд улсын наадмын комисс шүд ингээд үздэг. Шүдний бодлоо ингээд жилийн жилд маргаан гарч байдаг. Наадмын ухаанда ков юм төвшин та нар мэдж байгаа. Яхааргүй л одоо урдын 2 жил нь одоо наснасандаа оролцчихсан тэр тодорхой адууг хасаал бөөн бодлоо болж исэн. За манай галын дор чөрийн одоо шүдлэн даагандаа улсын наадам тавуулчихсан байсан. Дараа жил нь шүдлэнд оролцоход бас л хасаа хийчихсэн. Тэгээд уралж чадаагүй харамсалтай юм болж исэн шүү дээ. Тэгээ ийм учраас ийм тодорхой юмнуудаар бол тэр шүдний маргаан за энэ бол бас нэг бодлогын шинжтэй юмнууд явагддаг юм шиг байна. Магадгүй гэж бодож байгаа. Тэрийг бол үгүйсэхгүй. Оржил дөрөвчсөн, айрагчсан ийм адуу нөхцөл асгалаад байдаг байхгүй юу? За ийм учраас энэ дээр бол тавчхан хэлэхэд миний санал бол энэ зөвлөгөн дээр юм байна. Одоо хөдөө орон нутагт тохиолдож байгаа нэг зүйл маань энэ морины шүдний асуудал байна. Яг өөрийн унгаа адуунаас өксүүлэл яг нэг нутаг хонхрын одоо бидний сайн мэдэх адуунууд одоо өнөөдөр яг наслаа шүдлээд ирэхээр одоо наснаасаа зөрүү шүдтэй болчиход одоо ийм асуудал манай нутагт гарахын бусад газар ч байдгийн үгүй юу тэрийг тодорхой мэдэхгүй байна. Ингээ энийг одоо уралдаанаас хасах хэцүү байх хэцүү. Ийм байдал их үүсдэг. Тийм учраас энэ асуудлыг одоо шийдэх арга зам маань жоохон юу байдгийн байгаа. За Доломсрон тод манлаа хэлсэлчлэн тэр хүүхдгүү морийг одоо 5-аас дээш одоо 5-аас 10 ухраадаг хуучин нэтээс Монгол зан заншил уламжлал манай нутагт тийм байсан. Хүүхдгүү морь айрагдж ижсэн түүх байхгүй. Замын дундаас гараа явцдаг ийм л байдаг байсан. Одоо үед ч одоо хүүхдгүү морь төрүүлэх, амаа үзүүдэх, айрагдах ийм тохиолдол маш их тийм түгээмэл болцсон байх юм аа. Энийг хөдөөний уяачид ард иргэд ойлгохтой бол энийг одоо зориуд зохион байгуулалттайгаар ийм байдлаар одоо сургуульд хийж ийм болгож байгаа юм биш үсэ гэж бас энд эмзэгэлдэг. Тэгээ энэ бол
манай хөдөөний уяачдын бас нэг юм бодол юм шүү. Энийг бас бодолцох зүйтэй. Тэгээ энийг бол нэг 5-аас дээш ухрах төр зарчмыг бол бид дэмжиж байна. Энэ Монгол үндэсний энэ морин уралдаан спортын төрөл одоо муу юм уу биш юм уу? Хэрвээ энийг спортоор нь спорт мөн гэж бодоод спорт гэж үзээд ингэж цааш төгжүүлэх юм бол энэ уяачд одоо спортын гавьяа тасгалжуулагч гэсэн цалыг өгчөөл яадаг юм бэ гэсэн бас ийм бодол байдгийг. За тэгэл спортын мастер, спортын одоо морин спортын дэд мастер ч гэдэг юм уу, ийм цал спортын зэрэг цалуудыг ч гэсэн бас уяачд толгож ивэл бас болох ийм талтай. Алдарт уяач, манлаа уяач, тод манлаа уяачийн болцол хангахын босго бол хөдөөний уяачд өндөр байгаа л да. Тэр болгон тэр бүсийн наадамд, тэр төвийн наадамд ирж оролцох, уралдах юм боломж бол байдаггүй. Тэгэхээр энэ дээр би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр зүгээр аймгийн алдарт уяачаас улсын алдарт уяач болох энэ хоёр ийм зааг дээр аймгийн манлаа уяач гэсэн тийм цол бий болгож болдгийг нүггүй юу? Энийг бас та бүхэн зөвлөгөөнд оролцогчдоос бодолцож үзээрэй. Сумын одоо энэ баяр наадмууд ч юм бол аймгийн баяр наадмаас илүү олныг хамарсан их бүс нутгийн чанартай ийм баяр наадам болдог. Тийм учраас энд оролцож байгаа уяачтай оролцооч гэсэн их байдаг. Жишээлбэл одоо 3-4 аймгийг хамарсан сумын нэг ойд наадмыг аймгийн одоо наадамтай бас дүүцүүлэх талаар энэ бодолцож үзвэл ямар байдгийг болаа гэсэн бас ийм саналыг дэвшүүлж байна. За тэгээд анхан шатны уяачдын холбоо ажил үүргээ гүйцэтгэхэд хэцүү л дээ. Тэрийг яг хөө бидний өөрсдийн оролцоо итэг санаачлагаас бас хамааралтай. Бас дээшээ хараад одоо та нар биднийг дэмж тусал ингээд байх нь бас хэцүү. Тэгтэл одоо сан хөмөргийн хувьд, зохион байгуулалтын хувьд, одоо мэрэгжлийн хувьд бас дээрээс анхан шатныхаа холбоотыг дэмжиж тусалж ингэж өгвөл бас зүйтэй юм аа. Энэ хурдаадуу бий болгох үүсгэх ийм дөр хуяасаа өөрөө би их ажилдаг, найз нөхөд бус хүмүүсээ адуу мал энэ хурдан болоосоо гэж боддог. Нийт Монголын адуу маань хурдан мөрний уралдаа маань хүн үзүүштэй өшөө хурдтай тийм болоосоо гэж өөрөө ингэж бодож явдаг хүний хувьд бус салбар болоотойгоо энэ тал дээр бол миний хувьд бол хамтарч ажиллахад үргэлж хизээд бэлэн байх болно. Одоо бид нар жилд цагаан сарын өмнөх нь нэг салбар холбоог одоо жишээлбэл одоо энэ 21 аймгийн нэг салбар холбоог урамшуул чагнамжлах дурслын зүйл гардуулдаг байсан бол энэ жилээс 3 болгоё. 3 болгохтой яг вэ нэг торсон тэр цом тэмдэг юмнууд авнаа. Нэг торсон аймгийн салбар холбоо, 2-3 торсон аймгийн салбар холбоо, 1-2-3 торсон аймгийн салбар холбоод нь би хуяасаа бол Монголынхаа морин спорт уяачдын холбооны өмнөөс одоо өөрийнхөө бий болгож үйлдвэрлэл, сайн үйлдвэрийн адуу бий болгох гэж байгаа адуунаасаа өөрийнхөө хувийн адуунаас 3 вир адуу жил болго өгчээ гэж байгаа. 1-2-3-т нь одоо нэгдүгээр торсон хөрнөд бол миний дээр очсон 3 дагнаас 90 дагнаас шилээл аавна. 2 торсон нь шилээд аавна. 3 дахь нь дээр 3 дахь нь аавна. Монголын морин спорт уяачдын холбоо салбар холбоодын ажлыг дүгнэхдээ салбар холбоодын ажлыг итгэх тийм ээ маш олон зүйлийг харгалзан үзсэн тийм шалгуур одоо үзүүлэлтүүдийг бид нэр өөрчлөх цаг болжээ гэдэг нь эндээс харагдаж байна. Холбооны дүрм журманд тусгагдсан, холбооны бодлого, чиглэлийг хангасан, ямар үйл ажиллагаа явуулсан салбар холбоодыг бид шалгуулах хэрэгтэй бай. Тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр ч гэсэн та бүхэн саналаа хэлээрэй. Энэ асуудлыг хөдөлгөөн бас зөвлөж ярилцъя. Тэгээд өнөөдөр Монголын морин спорт уяачдын холбооны шилдэг салбар холбоо болсон байгууллагууд маань зүгээр нэг дурсгалын зүйл аваад улс орон доор алдар нэрээ цуглуулад өнгөрөх үү? Эсвэл үнэхээр тэр салбар холбоодын санхүүжилтэнд нэмэртэй мөнгөний хөрөнгийг бид шийдэж өгч болох уу? Болно. Гадаадд одоо бид Азийн холбооны гишүүн боллоо. Гадаад бид туршлага судлах тийм гадаад орнд явж сонгол морин спорт гэж юу байдгийг тэр орон зайны хурдан морины уралдаан ямар юм байдгийг цэвэр одоо ямар одоо хэлээд байгаа юм гээд бүгдийг очиж үзэж судлах бүх бололцоо боломж бид нээгдсэн. Тэгэхээр бид одоо энэ шалгуур үзүүлэлтүүд, шилдэг шалгуурлах шалгуур үзүүлэлтүүд шагналын маань шагналын сан маань шагнал маань
ямар хувь айвал та бүхэнд маань илүү өвдөлттэй, үр дүнтэй байж болох уу? Та бүхэн ажил нэмэртэй байж болох уу гэдэг талаас